Тэнгэр багандсан дэлхийн хамгийн өндөр 10 барилга. Хүн төрөлхтний бүтээн байгуулалт шинийг санаачлах сэтгэлгээ дундрашгүй билээ. 19-р зууны үед Египтийн пирамид, Потоло ордон гэх мэтийг тооцохгүйгээр 6 давхар байшин маш ховорт тооцогддог байжээ. Тэгвэл 2000 онд дэлхийн өндөр барилгуудын дундаж өндөр 375 м, 2010 онд 439 м байсан бол эдүгээ дэлхийн хэмжээнд 400 м-ээс дээш өндөртэй 40 барилга, 300 м-ээс дээш өндөртэй 100 гаруй барилга сөндөрлөн босжээ. 10. Тайван Тайпей хот. Тайпей 101 цамхаг. Тайваны нийслэл Тайпей хотноос дэлхийд алдартай Тайпей 101 цамхаг сөндөрлөж байдаг. 509 м-ийн өдөртэй 101 давхар энэхүү аварга байгууламж 2010 он хүртэл дэлхийн хамгийн өндөрт тооцогддог байсан юм. Цамхагийн суурийг газрын гүн рүү 60 м ухаж хөдлөшгүй чулуун хөрсөнд тулгаж, цул гам бетоноор цутгаж суулгажээ. Тайпей 101 цамхагийг барихад 107 мянган тонн ган, 242 мянган шоо метр бетон орсон бөгөөд түүнийг 1.5 тэрбум евро зарцуулан 6 жилийн турш барьж 2004 оны 12 дугаар сард ашиглалтанд оруулжээ. Цамхагийн гадна талд 101 м-ийн өндөрт банк санхүүгийн төв болохыг бэлэгдсэн аварга том зоосыг байрлуулсан байдаг. Цамхагийн 500 м-т нисэх онгоцонд анхааруулагч гэрлэн дохой байрлуулсан байдаг бөгөөд түүнийг тодорхой цагт байнга сольдог. Цамхагийн бүрэлдэхүүн хэсэг болох 60 м өндөр цул гангаар хийсэн шов хорой нь барилгыг хүчтэй савлтаас хамгаалдаг байна. Учир нь номхон далайн эрэг талаас жилд 3-аас 4 удаа 250 км/цагийн хурдтай халуун орны далайн хар шуурга Тайван орныг дарин өнгөрдөг. Түүнээс гадна өдөр бүр их бага ямар нэг хэмжээгээр байнга газар хөдлөж байдаг ажээ. Цамхагийг зохион бүтээгч инженерүүд хамгийн хүчтэй газар хөдлөлтийг тесвэрлэж чадна хэмээн тооцоолж. Тайпей 101 цамхагийн цахилгаан шат дэлхийн хамгийн хурдан юм. Онгоцны кабимет 1.7 сая еврогийн мөртөгтэй энэхүү цахилгаан шат нь 1 секундэд 17 м-ийн өндөрт гардаг. Тайпей 101 цамхагт 10,000 гаруй хүн ажилладаг бөгөөд 200 орчим дэлгүүр үйл ажиллагаагаа явуулдаг. Цамхагийн хамгийн доод хэсэгт 2990 мотоцикл, 1839 автомашин багтах гаражтай. 1997 онд Тайваны шилдэг менежер Хон Минг Лин Тайпей 101-ийг барихад шаардлагатай 1.5 тэрбум еврог 48хан цагийн дотор цуглуулж чадсан гэдэг. Дэлхийн хамгийн өндөр энэ цамхаг ердөө 62 м2 газарт баригдсан ямар бага талбайд аварга том барилга байгууламж барьж болдгийн гайхамшигт жишээ юм. 9. Бүгд найрамдах хятад ард улс Бээжин хот Чайна Жун. Бүгд найрамдах хятад ард улсын нийслэл Бээжин хот Чайна Жун хэмээх 108 давхар 528 м өндөртэй барилгыг 2018 онд ашиглалтанд оруулжээ. Чайна Жун Бээжин хотод байдаг 81 давхар дэлхийн хятад худалдааны төвийн барилгаас 190 м-ээр өндөр бөгөөд Бээжин хотын хамгийн өндөр барилга юм. Хятадын эртний тэмдэглэлт өдрүүдийн нэрээр цамхагийг Жун хэмээн нэрлэжээ. Уг барилгад эрчим хүчийг хэмнэх сүүлийн үеийн технологиг ашигласан бөгөөд барилгын дизайныг эртний хятадын дарсны Варен савны хэлбэрээс санаа авчээ. Барилгын ажлыг 2011 оны 9-р сард эхэлсэн бөгөөд барилгыг барихад 4.7 тэрбум доллар буюу 24 тэрбум юань зарцуулжээ. Барилгын ихэнх хэсэг офисын зориулалтаар ашиглагддаг ба барилгын дээд хэсэгт аялал жуулчлалын зориулалтаа эргэн тойрныг өндөрлгөөс харах лаунж бүхий тусгай талбай байгуулсан байдаг. 8. Бүгд найрамдах хятад ард улс Тянжин хотын санхүүгийн төв. Бүгд найрамдах хятад ард улсын Тянжин мужид байрлах санхүүгийн төвийн барилгын ажлыг 2013 онд эхэлж 2019 онд ашиглалтанд оруулжээ. 530 м өндөр 98 давхар бүхий тус барилга, 81 цахилгаан шаттай бөгөөд орон сууц, зочид буудал, офис, худалдаа үйлчилгээний байгууллагууд байрладаг. Тус барилга нь элсэн цаг хэлбэртэй баригдсан бөгөөд алдарт Бурж Халифаг бүтээсэн зохион бүтээгчид ажиллажээ. 7. Бүгд найрамдах хятад ард улс Гуанжу хотын санхүүгийн төв. Бүгд найрамдах хятад ард улсын Гуанжу дахь энэхүү барилгын ажлыг 2009 оны 9-р сараас эхлэн гүйцэтгэж 2016 онд ашиглалтанд оруулжээ. Барилгын нийт өндөр 530 м, 112 давхар бөгөөд 1700 машины зогсоол, 95 цахилгаан шат, офисын 355 өрөө, зочид буудлын 251 өрөөтэй. Тус барилгын хамгийн хурдан цахилгаан шат нь 95 дугаар давхар хүртэл 43 секундын хугацаа зарцуулдаг. Барилгыг барих ажилд 1.5 тэрбум доллар зарцуулжээ.
6. Америкийн нэгдсэн улс Нью-Йорк нэг дэлхийн худалдааны төв. Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотын Манхэттен мужид орших нэг дэлхийн худалдааны төвийн байрлагыг бөмбөрцгийн баруун хэсгийн хамгийн өндөр цамхаг хэмээн тооцдог. 2006 оны 4-р сарын 27-нд уг барилгын суурийг тавьж, барьж эхэлсэн ба 2014 оны 11-р сарын 3-нд нээлттэй хийсэн уг барилгыг эрх чөлөөний цамхаг ихэнх бий. 541 м өндөр 104 давхар бүхий энэхүү барилгын ажилд 3.9 тэрбум долларын хөрөнгө зарцуулжээ. 2001 оны 9-р сарын 11-ний халдлагаар Америкийн нэгдсэн улсын дэлхийн худалдааны төв хэмээн нэрлэгдсэн ихэр цамхгийг суурилсны дараа Америкчууд уг барилгын суурин дээр нэг дэлхийн худалдааны төвийг барьж эхэлжээ. Мөн тус барилгад 9-р сарын 11-ний халдлагаар амиа алдсан хүмүүсийн дурсгал зориулсан музей байрладаг. 5. Бүгд найрамдах Солонгос улс Сөүл хот, Лотте цамхаг. Бүгд найрамдах Солонгос улсын хамгийн өндөр барилга болох Лотте цамхаг нь 556 м өндөр ба дээшээ 123 давхар, доошоо 6 давхар. Өндрийн хэмжээгээрээ дэлхийд 5 дугаарт ордог. Сөүл хотын бэлэг тэмдэг болсон уг барилга Солонгосын уламжлалт чавар биерийг бэлэгдэн доороос дээшлэх тусам илүү нарийссан байхаар төлөвлөгдсөн бөгөөд барилгын интерьерийг Солонгос улсын үндэсний байшин Ханукийн сарвчийг дүрслэн орчин үеийн хэв маягаар илэрхийлсэн байна. Уг барилга нь кино, театр, их дэлгүүр, худалдааны төв, концертын танхим гэх мэт хэсгээс бүрддэг. Түүнчлэн Сөүл хотыг бүхлээр нь толдох боломжтой танхимыг тусгаалan бэлдсэн байдаг. Тус барилгын нийт талбай нь 110 хөл бөмбөгийн талбайтай тэнцэнэ. Барилгыг 128 м/сек хүртэл салхины эсэргүүцэл болон 7.5 болон түүнээс дээш баалын газар хөдлөлтөнд тэсвэртэй байхаар бүтээжээ. Энэхүү төсөл дээр 20,000 гаруй ажилтан ажилласан бөгөөд нийт 7,000 тэрбум вон өртгөөр баригдсан байна. Лотте цамхгийн нээлтийн ажиллагаанд зориулсан салют буудуулах зардалд 4 тэрбум вон зарцуулжээ. 4. Бүгд найрамдах Хятад ард улс Шинжэн, Пенан олон улсын санхүүгийн төв. Бүгд найрамдах Хятад ард улс Шинжэн дэх 599 м өндөр 115 давхар барилгыг 2017 онд ашиглалтанд оруулжээ. Пенан олон улсын санхүүгийн төв нь Хятадын хамгийн өндөр барилгын 2-дугаарт ордог. Бүрэн офисын зориулттай бөгөөд гаднаа 1174 машины зогсоолтой, 80 цахилгаан шаттай зойрын 5 давхартай барилгын ажлыг гүйцэтгэхэд 1.5 тэрбум доллар зарцуулжээ. 3. Саудын Араб Абраж Эль Бейт цамхаг. Саудын Арабын Мекка хотноо орших 101 м өндөртэй 120 давхар энэ барилга Арабын цагтай цамхаг хэмээх нэрээрээ алдартай. Саудын Арабын вангийн буюу төрийн өмчөд хамаарагдах энэ цамхгийг тус улсын дотоодын компаниуд барьж тусгажээ. Барилгын ажилд 15 тэрбум доллар зарцуулсан бөгөөд мусульман шашны ариун сүмийг бэлэгдсэн архитектурын шийдэлтэй ба дэлхийн хамгийн том цаг суурилуулсан гэдгээрээ онцлогтой. 2004 оноос эхлэн 2012 онд барилгыг ашиглалтанд оруулжээ. 2. Бүгд найрамдах Хятад ард улс Шанхай цамхаг. Манай гарагийн хамгийн өндөр барилга байгууламжийн 2-дугаарт бичигдэх энэхүү авраг барилгыг 2015 онд ашиглалтанд оруулжээ. 632 м өндөртэй 128 давхар энэхүү цамхгийг Шанхай дэлхийн санхүүгийн төвтэй зэрэгцүүлэн босгосон бөгөөд цамхгийг 2.2 тэрбум доллараар барьж тусгажээ. Зэрэгэлдээ орших Шанхай дэлхийн санхүүгийн төвөөс 140 м-ээр өндөр ажээ. Офис болон зочид буудлын үйлчилгээний зориулттай уг барилгыг 84-өөс 110 давхар бүхэлдээ тансаг зэрэглэлийн өрөөнүүдээс бүрддэг. Барилга нийт 106 цахилгаан шаттай. Гадна талын хэсэг нь бие биедээ уусан орсон 9 хэсгээс бүрдэг ба 120 градус хацгай байрлалтай тул холоос харахад мушигралтсан мэт харагддаг. 1. Арабын нэгдсэн Эмират улс Дубай хот Бурж Халифа. Дубай хотод орших Бурж Халифа цамхаг 828 м өндөр, 163 давхар бөгөөд 21-р зууны хамгийн өндөр барилгаар нэрлэгдэж байна. Түүнтэй харьцуулахад дэлхийн 2-дугаарт орох Шанхай цамхагаас даруй 196 м-ээр өндөр. Эйфелийн цамхагаас 3 дахин өндөр юм. Дэлхийн хамгийн өндөр энэхүү барилгыг босгох ажил 2004 оны 9-р сараас эхэлж гадна засал чимэглэлийн ажил 2009 оны 10-р сард дууссан бөгөөд албан ёсоор 2010 оны 1-р сарын 4-нд ашиглалтанд оруулсан байна. Нийт 28,000 шилэн хавтангаас бүрдсэн уг цамхаг офис болон орон сууцны зориулалтаар ашиглах 500,000 амд өргөлчин метр талбайтай юм.
Мөн энэ барилга нь 2957 машины зогсоолтой ба 304 зочид буудал, 904 орон сууц байрладаг ажээ. Барилга нь 9 дээд зэрэглэлийн зочид буудалтай бөгөөд нийт өртгөх нь 1.5 тэрбум доллараар босжээ. Цамхгийн хамгийн дээд цэг салхины хүчээс хамааран нааш цаас 1.2 метрт анхаж байдаг. 6 жилийн туршид нийт 22 сая хүн ажилласан бөгөөд зарим эд ажлын үед барилга дээр 12 мянган гаруй хүн зэрэг ажиллаж байжээ. Бурж Халифад тусгаалan зориулж нэмэх 50 хэмээн халууныг тисч чадах бетоныг боловсруулсан байна. Бетон зүтгалтыг зөвхөн шөнөөр асар том мөсөн байгууламж босгон дунд нь хийдэг байжээ. 160 давхар хүртэл бетон хийцийн ажил үргэлжилсэн ба дараа нь 180 м урт металл хийцийг угсрах ажил залгажээ. Байшингийн галын аюулгүй систем 32 минутын дотор оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх боломжтой. Цамхаг өөрийгөө эрчим хүчээр хангадаг, үүний тулд салхины хүчээр ажилладаг 60 м-ийн турбинтэй бас байшингийн 15 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай хананд байрлуулсан олон нарны батарейтай ажээ.